Powered by Airplane. Аяли хөгжи. За юу яцхан залуусаа ингээ basketball Kardashian season 2 episode 17 гэхэд бэлэн боллоо. Powered by Airplane аяли хөгжөөрөө тавьдаг байгаа. За тэгээ энэ лоногт бол маа сагсны ертөнцид үнэхээр галзуулж өнгөрлөө. За багийн эзэдүүдийн хил амч аимшигтай байлаа. Тэгээд хэдүүлээ өнөөдөр тоглолтын үр дүн гэсэлээ шууд хоёр багийн эзний beef пост одоо юу гэдیں те сошиал тэр өрсөлдөөнөөр шууд ихлэе гэж бодож байна. Тэгэхдээ энэ бүх зүйл бол энэ постоос ихсэн л те. За ерөөдөө бол SJBs багийн эзэн бол тухайн постыг хийснээр бол Сэлэн модноос багийн эзэнтэй бол энэ хоёр ойрд бол нэлээ ив нэртэй ч юм уу ерөөдөө би бинийгаа нэг тийм өдөө атгсан зүйл бол гараагүй байсан боловч за саяхан бол бас нэг оройгүй сошиалаар бол үнэхээр л божигнууллаа л та. За ямар хөө постоос гэсэн хэдүүлээ танилцгаая л та. За ингэж байгаа юм. Бишүүл метал баг бусад багийн эзэдүүдээс бүгдээс нь зөвшөөрөл аваад холбоомод нэг шин легоноор авч болох хүсэл тавих гэж байсан чинь миний нөгөө нэрийг нь ч хэлэхээс цээрэлдэг нөхөр чинь холбоонд матаад холбоо металлын үйл ажиллагааг таслан зогсоосон юм гинэ. 10 багийн 9 зөвшөөрсөн байсан. Харамсалтай. Хорны ус төрчийг сагснаас аль болох хол цөлхөл хэрэгтэй байна да. Үнэхээр бэртлээ нуугаад хаяад явсан легонерын ийм жишиг дээр гуян хатан нөхцөл үйлчж болохоор металлыг хоёр легонертойгоо шудраг өрсөлдөхөөс үхтлээ айж тэр нэгэн миний нэрийг хэлэхээс цээрэлдэг хорчин гэдэг доор нэг иймэрхүү уусаа та хэнийг хэлж байгаа нь бас ойлгомжтой байгаа. Уусаа доор нь бас комментээр болохоор бас ингэ бичсэн байгаа. Нэгэн нөхөр ихэд уурсаж байна гин. Би ууг нь хүний нэр ус зарлаагүй юмсан. Өөрийг нь хэлээгүй байхад би бишгээд өөрийгөө барьж өгдөг хүүхэд чиг. Бас нэг коммент нь болохоор багада гадуурхагдаж дээрлэхүүж өссөн хүүхдүүд ийм болдог шүү. Та нар үр хүүхдүүдэд битгий хүн дээлгэж бай гэж сайн сануулж байгаарай. За тэгэхээр нэг бид болохоор би хэдий 2 жил дарааж плей-офф тожигдсон ч 3 тгээс ирүүлсэн ч металлын фанатуудтай хонь чонч гэлээ зөв зарчмын зүйл дээр шудраг зүйл дээр зөв тал зогсож хамгийн түрүүнд дэмжин зөвшөөрсөн юм. Бас нэг коммент нь болохоор сонсноо л дуулгалаа хов болохгүй. Тэгээ муухай юм а ер нь металл доошоо онвол сагснаас зодог тайлна л гэж бэлээ буйдаах бол гэдэг. За нэг иймэрхүү шин нилээ ширүүн өнгө аястай нэг иймэрхүү постыг бол бичсэнд бол яаж нөгөө баг ийдсэн бол чимээгүй байхав шууд л өлгөж аваад нэг ийм постыг бол бичсэн л. За энэ болохоор ингэж байгаа юм. Би холбоонд матаад холбоо тэгээд яах вэ? Юу хуцаад байгаа агц вэ? Харин дуугу маазраад яваад байсан чинь номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг юм болох нэ. Нотлоороо мó пьецта минь гэд бас. За нэлээ ширүүн. За мөн дээрээс нь шууд Сэлэн модноос эзэн бол буйдаахыг буйдаа металлын эзэн гэж меншн хийж байгаа нэмэх постыг бол бичсэн байсан л да. Энэ болохоор дээцэг буюулж яах надтай ярьчихад бичгээ шуудангаар явуулчихгүй те. Би Таиландд байгаа хүн яаж зурах вэ? Ядаж ийм бичиг явуулна гэдгээд мэйлчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл би хар хэрэг те ер нь аха та импортоо зохицуулж чадаагүй бурууга надаас хайж мөнхчөндөө хушуу уралдаж сошиалаар солиорхон зөв үү гэд нэг комментиг л бичсэн мэлээ. Тэгсэн чинь доор нь болохоор Эбс баг эзэн болохоор чи яах намайг ярьж гарч ирсэн олон танигдсан намайг ярьсаар л байсан. Өнөө рокет би нэг би чиний толгой дотор үнгүй амьдарч ийн гэсэн шүү дээ. Намайг бүр кинонд тоглуулчихаж одоо чамаас би салахгүй найзын хүсэл аваараа байна да. Коммент устгахчихваа гэд. За мөн дээрээс нь дахиад бодноос эзэн болох нэг ийм коммент бичсэн л дээ. Би Таиландд дээрээ 4 хонж байна. 2 сарын 15-нд Монголд чинь. Металл импорт орчин ихэ бүрэн ирэхээ бүгдийг нь ашиглаад дуусаж гин. Тэгээ дахиад онцгой ирэх металл төгийгээд нөгөө 9 мог эсүүлээ зурж гин. Хизээ ямар бичиг явчих вэ харъя. Би ядаж тэр бичгийг нь олж хараад тэр нэг хэрүүлж хар мөнгөнд нь гүтгүүлчих юмсан да. Зүгээрс нэг амраачгүй лайтай хар хэрүүлийн бузар шүү. За тэгээд нэг л юм ойлгох тийхүү монголчуудаа альва юм дүрм журм гэж би холбоонд матаад холбоо тэгээ миний үгээр шийдээ те. Тэр бичгийг над руу шуудангаар явуулчих би зураад явуулчих импорт хэрэгтэй бол манайхаас сурлах тоглогчийг ч авч болно окей. За юмд хэмжээ хязгаар гэж би Апугийн Батцайхан захирал намайг хүн гүтгээд оромжлоод бай гэж ивент итгээд суудгуул байлтай. Зүгээр гүтгүүлээд оромжлуулаад суuna гэж байхгүй. Энэ бол эндүүрс шүү мөнхчөн гэдгсэн чинь энэ постын дор болохоор ерөөдөө буйдаах уулыг анх удаа бас дуурсан л да. Энэ болохоор чамтай ярьсны дараа нэг удаагүй манай залруулсан хүмүүс залгсан мэн лээ гэдэг чинь доор нэвс хийсэн болохоор хүн зүгээр хогийн новш байхгүйгээд энэ сагсанд орон зайтай байж ад жаргалыг нь хүртэж амьдарч аж төрж бас болдгоо л баймаар энэ нөхрийг бүр үнэхээр гайхах юм даа гэд. Бас нэг коммент нь болохоор чи ууг нь чамайг гөлөөгч гэж тоолгүй хайдал чи өөрөө муу үйлдэлээр гарч ирсээр байх юм. Буйдаах залгаж байна. Босон явдлыг ярьлаа. Бүр багийн эзэдийг тохироод бослог гарах гээд байгаа ухааны юм холбоонд ойлгуулсан байх шүү. Тэгж металлыг матч амар юм а. Батцайхан ахын нэрийг бас хавчуулчихаж Батцайхан ах маань шудраг үннийг олж харж чаддаг өөрөө чин шудраг хүн учраас намайг дэмжсэн юм а. Сонноос удахгүй кинонд ч тоглосон хөсөө нэг хэмжилнэ. Бас нэлээ нэг иймэрхүү ширүүн постын дараа бол
Сэргийн бодсон эзэн бол иймэрхүү постыг бичсэн мэйл. Энэ болохоор ABC-г анаж байгаад нэгдүгээр шатнд плей-оффт доороос нь барьж авах юм шүү. Талбайд нь нэдл нь хараарай гэсэн чинь доор нь ABC эзэн болохоор өөрөө тоглох юм шиг гүзээлээ чинь ингээд. За тэгээ энэ дундуур болохоор тэгээ буйдаах болохоор бас ихэд яг мэдээлэл хийсэн л дээ. Ихэд яг юу болоод байгаа энэ одоо энэ постууд учир шалтгаан дээр бол тэгэхээр ингэж байгаа. Ихэд Сэргийн бодсон багийн эзэн л хандаж бол хийсэн юм шиг байлээ. Би дүүг бодвол хоёр холбоотой байхын зовлон мэддэг хүн. Тиймдээ цагсан мөнгөний холбооны дүрм журмыг хүндэтгэж үздэгээ. За яалтчгүй энэ дэр бол 100% санал нийлж байгаа. Буйдаах бол яг хоёр холбоо хагаралтай байсан үеийг туулж тухайн ямар хэцүү байсныг бол яг өөрийн биеэр нөхцөл байдлаар туулсан хүн бол хүн шүү дээ. Тэнгууд за тэг ингэж байгаа. Үүсэн асуудалтай холбоотойгоор бос багийн эздэд санал тавьж бүгд зөвшөөрсөн тохиолдолд холбоонд хандаж үзье гэж бодсон юм. Ихэд бас холбоонд хандаагүй яг зөв эхлээ бүх баг яг конфирм хийгээд зөвшөөрөх нь зөвшөөрвөл цаашаа бас холбоонд хөрвүүлъя л гэдэг байдлаар ажиллаж бодсон юм байна л да. Тэгээд ингээд 8 дахь багийн эзэн рүү холбогдсон Лүннэнгийн Наранбаатар дүү байв. Хэрэг явдал нэгэн тийм босонд бол Монголын сүмгийн холбоонд дахин импорт авах эрх хүсээгүй. Тэгээд за ямар ч тач гин болоод өнгөрсөн бол за дахиад бас Сэргийн бодсон багийн эзэн бол зүгээр байгаагүй. Дахиад нэг постыг бол бичсэн. За энэ болохоор хитэн койн худалдаж авсан малнуудынхаа толгойг эргүүлээс сурччихчаа бас заллан бацаан гэдэг нэг иймэрхүү байсан чинь доор нь болохоор Эпс багийн эзэн болохоор баг уу сархад самнаасаа бусдыг шүү гэсэн чинь шууд комментээр гоцоо чам шиг ирээн гарах ирэхгүй хилийн хоригтой заллан пицта биш гэд. Яа бас нилээ юугүй коммент бичсэн бол дараа нь дахиад бас доор тэр постыг оруулахаар чи манай койныг яг одоо авбал эргэжлэхэд багийн ч бүтэн жилийн төсөв гараад ирэн шүү хулгай хийх шаардлага шүү санаа гэсэн чинь доор нь болохоор гоцоо чи намайг залж чадахгүй гэдэг одоо нэг иймэрхүү одоо хэрүүл гэхүү те одоо маргалдаан гэхүү нэг юм болоод өнгөрсөн л тоо. За тэгээ тухайн асуудлыг бол ерөөсөө Сэргийн боднос болон Эпс багийн асуудал бол биш яг тухайн асуудлын үнц нь хэн бэ гэдэг бол мэдээж та бүхэн мэдж байгаа хамгийн сүүлд ирсэн Terrell Brown гэдэг тамирчин маань ихэд маш ёс зүгөө би бол тэр тамирчин бол им pro athlete гэж бол хэлэхгүй мэргэжлийн тамирчин гэж уусаа хэлэхээргүй юм байлээ. За тэр тухай хэдэн зүйлсийг одоо хэдүүлээ ярилцгаая. Энэ жил 10 жилийн өмнө тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийлхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байранд бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцас сэрэл хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. За мөн дээрээс нь энэ Сэргийн боднос багийн эзэнтэй холбоотойгоор бол Цахам Мородос багийн эзэн Санд Сүрэн бол нэг иймэрхүү сагм бол бас подкастт орсон байл. Энэ талаар бол нэг иймэрхүү зүйл яриад бол амжсан байл. Хэдүүл одоо энэ рилийг үзцгээе. Сагсан мөмөр дамжуулж бас төрийн карьер хийхийг бол би харж чадахгүй. Бас дугаас очдог. Уса нэг л хүн байгаа. Тэр хийж байгаа юм байна шүү дээ. Харин тэгээд тэр мөнгө нь бас би бас цэвэр мөнгө гэдэг дээр бол 100% эргэлдэж байгаа. Угаасаа тэрийг цэвэр мөнгө гэж юус бодохгүй. Биш. Яг хаа ингэж хэлэхээр шүү дээ. Тамирчид нь энэ наалдаад муухай л та. Нэг үнэхээр тамирчид наамааргүй. Тийм. Байгаагүй шүү. Энд бол үнэхээр тамирчид ямар ч хамаагүй. Гэхдээ сагсаар дамжуулж ус төрийн карьер хийх гэж байгаа бол миний сагснаас бузар гараад татаарай. За тухайн рилдэр бас нэлээд ширүүхэн л хилээд амжсан байгаа. Зэрхэдээ бол тий ус төрийн карьер хийх гэж манай энэ сагсанд байгаа бол тий энэ бузрын гараа бол татаарай энэ хол яваарай гэдэг юм мессежтэй бас нэлээд хатах хүүхдээ иймэрхүү бас өөрийнхөө үзэл бодлыг бол илэрхийлээд бол амжсан байлаа. За та бүхэн харин тухайн асуудалд яг би бол тухайн асуудал нь хэнийх нь буруу зөв гэхээс илүү ихэдээ үзэгч та бүхэн бол тий комментсэгт энэ асуудал дээр яаж хандсан хэнийхэн зөв буруу байсан дээр бол комментсэгт санаа бодлол үлдээрэй гэж бол хүсэж байна. За тэгээд хэдүүл одоо Terrell Brown гэж нөхрийн талаар жоохон ярил л да. За тэгээд Brown-ийн хувьд болохоор ихэдээ $20,000 цалинг бол металлаас аваа тэгээд алга болсон, мөрсөн, металлыг бол залсан гэж шүү. Залсан гэлэхэд бол буруутахгүй хэн дээр. Тэгээд металлын хувьд ямар ч холбооноос бол нэг импорт авах их хүсэд бол холбоо зөвшөөрөг юм байна. Яалч энэ дэр бас яг холбоог ойлгож болох талтай л да. Яг бол дөрвөн бол дөрөмштэй, дөрвөн импорт слоттой байсан бол тэрийг яаж ажиллах нь бол хувь багуудын асуудал учраас энэ дэр бол холбоо бол бас импорт авахыг бол зөвшөөрөг юм байна лээ. Тэгээд металлын хувьд болохоор цаашаа ямар тач төлбөрөө хэмжлэх, FIBA-д бандуулах ч юм уу юм арга хэмжээнд бол аваад явах юм бэлээ. Би бол энийг бол тултал нь яваад тухайн тамирчинд бол карьерт нэлийн тийм том сануулга үүсгэж хүсэж байна. Ягаад гэвэл энэ кейс зөвхөн Монгол гараад дуусахгүйгээр өөр ямар нэгэн орны бас оронд очиод тэгэхэд иймэрхүү гаруул яах уу гэдгээс хэрэгэлээд би бол энэ дээр бол металлыг бол тултал нь яваасаа гэж хүсэж байна. Харин за манай бас пэйж рүү бол нэгэн үзэж болохоор нэг Terrell Brown-тай чатлсан юм байл л да. Instagram-аар DM тэгээд эндээс ерөөдөө тухайн нөхрийн ямар хуу этиктэй, ёс зүйтэй тамирчин байдлыг хараа хэдүүлэл хараа гэж би бодож байна. Яг тухайн тэр фэн болохоор
ер нь металын тим шиг байна. Тэгээд шууд Tail Brown-оор бичсэн имэйл дээр нэг story дээр болохоор "Now you killed their career" гэж ерөөдөө чи тэдний ингээ career-ийг дуусгачлаас гэсэн чинь ерөөдөө монголоор шул ингэж байгаа байхгүй юу. За би үнэхээр л айж байна. Гэтэ энэ бол яг миний мөнхийг хамгийн зөв ингээ арга байсан гэдэг хараал идэгчтэй чиний зөвөө гэдгсэн чинь нэг юм байгаа. Тэнгуутаа тэгээд дахиад манай тэр нөхөр болох нэлээд бас фэн нөхөр болох нэлээд бас нэг өдөө хатгсан юм байл л тэрхүү чи юу гэж юм да. Тэгээд металлын мөнгө өрөөл байж гинөө гэдгсэн чинь яг нөгөө нөхөр болох нэг ийм л юм байл л нэг I never got paid down base I didn't go to the full month or two гэдэг. Ихэд яг нэг 2 сар ч юм уу би ямар ч мөнгө аваагүй шүү дээ гэж байгаа. За тэгж байгаа. Тэнгуутаа I'm breaking your mama into she said she love black dick гэж. За энийг бол би орчуулад яг та бүхэнд өөрсдөө орчуулад мэдчихнэ үз. Тэгээд ерөөхдөө бол мань нөхөр бол нэлээд юу юм бэ лээ. Ёс зүг одоо та бүхэнд би чатын дэлгэрэнгүй яриад яг би зөв чатыг харуулж хийцээ. Энэ болохоор бас металлын нэг фэнтэй битсэн юм шиг байгаа. Тэгээд нэлээд Монголыг бол юм бассан, үл тоомжирсан яг өөрөө бол Мексик ч юм уу тиймэрхүү лигүүд л оржсэн юм тамирчин юм байна л. Тэгээд эндээс бол яг хурдаж Tail Brown гэдэг тамирчны хөв хүн ямар хуу тамирчныг харж болохоор байна, ямар хуу ёс зүгүү гол нь яагаад бас металлийн тамирчин одоо итгээд сонгоо гэдэг бас нэг асуулт гарч ирж байна те. Ямар ч тач тухайн асуудалд бол бас ирсэн одоо металл бол мэдээж маш олон хожигдлыг хүлээж байгаа. За энэ талаар бол би бол дараагийн дугаартал хөдөлгөнгүү ярина. Харин энэ дөр бол хуучин X одоо металлхүүдэд цэлмэг бол нэмэрхүү Instagram story бол story-дод хийцэн байсан л та. За цэлмэгийн хувьд болохоор одоо бол мөнгөний баг тоглож байгаа тийм нэлээд давгүй статтай бол минутаар тоглож байгаа бол тэгээд металл багийн одоо ажиллаж байгаа ахлагчлагчийг ингээд зургийг оруулж байгаа нэг гэж байгаа. Ардуур урдуур шургаж олон коуч явуулсан Маях одоо кармагаа хүртээд хэцүүдж байх шиг байна. Энэ бол яг нэг хоочруудтай хожигдсны дараах хэрэгдээ нэг иймэрхүү сториг бол хийсэн байл. Тэгэхээр бол одоо энэ сториноос бол бас зарим нэгэн зүйлийг бол харж болох байх. Тэгээд ямар ч нэг ийм стори бол хийсэн байна лээ. За тухайн асуудал бол ингээд өндөрлөө бидний харин дараагийн ялц хэдэг бол за Сэдэн бодос баг бол дараагийн импортоо бол за өөртөө зарласан гэж хаашаа ирэхдээ бас маш олон сувгаар бол төрлөөд бол зарлцсан. Энэ болохоор J Scrap гээд 2000 он төрсөн 26 настай метр 93 см өндөрлөө да. SG-ийн байрал тоглолдог. Тэгээ гол нь 2020 оны драфтын 2 дугаар төргийн 55 дахь сонголтоор Clippers багтаа сонгож ирсэн. Нэлээд скорер талдаа оноох талдаа сайн тоглогчийг бол сонгосон байна лээ. Тэгээ ямар ч ч NBA G League-с бол чөлөөлөх бичгийг бол авцсан юм шиг байлээ. Удахгүй Монголын тоглолтод оролцуул явах надад бол нэлээд оноох тал дээр сайн санагдсан. Миний сонсноор бол J Scrap нь бол Монгол Сэлэн бодос багийн нэрийн өмнөөс сарын $40,000 цалинтайгаар бол тоглож байгаа юм байна л шүү. Энэ бол нэлээд ер нь бол одоо Робинсон хэдүүлээ $30,000 дээр пүү пагсан бол $40,000 бол тоглож мал ялч удаа Сэлэн бодос багийн хувьд бол нөхцөл байдал бас плей-оффын ихэд байрны багаацсанд холбоотой хэрэгтэй байгаа учраас нэлээд мөнгө хайж гинэ гэж би бол хувьдаа харж байна. Харин та бүхэн доор юу гэж бодож энэ тоглолт тамирчны тухай юу гэж бодож доор комментт санаа бодлоод үлдээгээрэй. Зөвхөн дараагийн бидний сэдв бол за Apes баг бол бас саяхан бол нэг импорттой байж байгаа. Сайн нэг импорттой бол зарлаа. Энэ бол James Karnik гэдэг Чехийн шишээ багийн тоглогч. Одоо 27 настай 2 м 6 см өндөртэй биеийн хүч тесрэлт бол за ер нь Jordan Harris-аас бол дутхгүй юм санагдсан. Надад бол тэгээд ямар ч тач Канад одоо Чех ч юм уу ерөөдөө бас маш олон өндөр зэрэглэлийн лигүүд бол тогложсон тамирчин бол Apes багт бол нэгдсэн байлаа. Тэгэхээр эндээс хэдүүл юу харж болж байгаа нөхөр одоо Сэлэн моднос болон за Apes-ийн хувьд болохоор ихэд дандаа нэг импортод тоглосон бол одоо яг бүрэн full potential-аар яг ямар хуу тоглолт үзүүлэх вэ гэдгийг харж болохоор байна. Тэгээд тиймхэд бол Cousins-ийг зогсоохчод авчирсан байх гэж бодож байна. Cousins-ийн хувьд бол яг арай жоохон өндөр юм байна лээ. Тэгээд 2 м 6 гэдэг чинь ихэд бол тий нэг одоо азаач одоо 2 м гуталтайгаа 4-5 хөрөнгөний хазаарах хүмүүртэл байгаа. За биеийн хүчтэй бол ярих юм байхгүй санагцсан. Ялч бие үтсрэлтэй бол нэлээд эвгүүл импорт ирж явах шиг байна лээ дээ. Ердөө 4.3% градустай Singur брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Singur Ultra бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Singur брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ultra Cool, Ultra Smooth Singur Ultra брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Зөвхөн дараагийн ярилцах баг болохоор за Эрдэнэ Miners багтай бол холбогдож байна. За Эрдэнэ Miners багийн хувьд болохоор одоо плей-оффын байранд байгаацсанд ихэд Chad Winning бол явуулна гэж би бас сонссон. Яг мэдээ Chad Winning-ийн хувьд хөлөө ажиллагаа сайтаас нь яг хүлээлт нь бол хүрсэн үгүүд бол би бол хэрэгжилж байна хувьдаа. Тэгэхээр тэгээ миний сонсоор болохоор бас нэг сарын $40,000 орчим ойролцоо нэг юм импорт твин тоглож байгаад хайж байгаа юм байна л да. Удахгүй бас ихэд зарлах байх.
Нэлээд $40 мянга ч юм уу нэлээд бас мөнгө хайж явах шиг байна. Одоо плей-оффта багууд ирэхэд эртнээс бэлдэж эхэлж байна. Ямар ч тач Eden Miners багаас бол Chad Winning нь бол явах нь бараг цаг хугацааны асуудал болсон юм байл л дээ. За мөн дээрээс нь дараа жил бол Omni Capital бол Miners багийг бол яг 100% эзэмших тийм дийл бол бос ингэж сонсогдох юм. Хэрвээ ийм бол дараа жил бол ерөөдөө бүх одоо шийдвэрийг бол Omni Capital-аас бол гаргаж явна гэж би бол ойлгосон. За дараагийн шийдвэр бол Jordan Harris-тай холбогдсон чинь за Harris-ийн vertical-ийг бол би удахгүй ерөөдөө өөрөөс нь бол асууя гэж бодож байгаа. Ер нь ямархуу хідэн инчтэй өсөйтэй хүн бэ гэдгийг бол надад маш сонирхолтой санагдаж байгаа. Тэгээд Jordan Harris-ийг миний сонсноор бол сарын бол $20 мянган орчимтэй цалингаар бол ирсэн юм шиг байна лээ. За тэгээд Harris-ийг $20 мянган гэдэг бол яг үндэ таарсан, үндэ нэлээд таарсан гэж би бол ойлгож байгаа. Тэгээд за утгагүй тэгээд хэдүүлээ Jordan Harris-ийг мэдсэн шиг тэгээд за Scrub бол $40 мянган гэж байгаа шүү дээ. Сарын тэнгууд одоо James Carnegie-ийн цалин хэд ч юм уу. Ер нь бусад багууд импортын цалинг бол бас цаашдын дугаар дээр бол илүү дэлгэнгөө задлаад ярих гэж бодож байна. За харин бидний дараагийн сэдв бол за маргад эдийн тамирчинтай холбогдож байна л доо. Маргадын хувьд бол миний бодлоор одооноос аль хэдийн дараа жилийн яах хийхээ бол бодоод ирсэн гэж би бол бодож байгаа. Энэ бол миний л бодол шүү. Тэгээд ийм болсон юм байл л да. Маргад бол 8-9 сарын үед бол металл багтай гэрээ байгуулсан. Тухайн үед бол эйженттэй холбогдоход бол Японы багаас ямар нэгэн санал ирээгүй. Одоо бид нар металлтай гэрээ байгуулад одоо ингээд цаашаа ажиллахаар босон гэдэг иймэрхүү мэдээтэйгэр болохоор металл багтай бол манайд бол нэгдсэн. За манайд бол тийм урт хугацааны гэрээ биш. Ихэд 10 сарын гэрээг бол металлтай байгуулсан юм билээ. Тэгэхээр одоо 8 сард байгуулсан гэж бодоход одоо 2026 оны 6-7 сард гэрээ нь бол дуусгаар иймэрхүү гэрээтэй бол байгаа юм байна. Металл багтай. Тэгээ уусаа дараа жил металл үлдэхгүй гэдэг нь металл багтай үлдэхгүй гэдэг нь би бүр 100-200% санал нэг байна. Та бүхэн юу гэж бодож байна? Доор комментээр санаа бодлоо үлдээгээрээ. Тэгээ 8-9 сарын үед нэг маргад ингэ металлтай гэрээ байгуулсан дараа яг 10-11 сард чинь Японы багц холбогдоод ирсэн гэсэн ингээд манайхд маргадыг авъя Японы багц холбогдоод ирсэн чинь тухайд яалтчгүй металлтай гэрээ байгуулсан учраас бол металлтай хийсэн гэрээгээ хүндлээд бол Монгол бол үлдсэн юм байлээ маргадын хувьд. Тэгээд маргад болохоор Apes, Knights, Bodens бол хамгийн өндөр 3 дүнтэйг бол тавьсан, санал тавьсан та бүхэн мэдж байгаа. Apes бол хамгийн өндөр дүнгээр тавьсан. Тэгээд Apes-ийн тавьсан санал нь бол бүр нэг Японы лигээс ч үнэтэй өндөр дүнгээр санал бол тавьсан юм байна л шүү. Тэгэхээр магадгүй дараа жил хэрвээ бид нар маргадыг өөр Монголда үлдээд Монголын дээдлэгт үлдээд харна нэг гэвэл Apes, Knights, Bodens-ийн аль нэгээс нь харахыг бол үгүйсэхгүй. Энэ бол яг бас миний таамаг. За маргадын хувьд бол нэг иймэрхүү эксперттай байсан бол за Jordan толбогтыг тоглож чинь бас үнэхээр ихэд нэлээд олон бас дийлний санал авсан тоглож байна шүү. За тэгэхээр ингэж байгаа тухайлбал. За толбортын хувьд болохоор сайн ингэж шүү. 12 сар дуустлаа. Дедлайн дуусах хүртэл Apes, Metal, Broncos багууд бол холбогдсон гэж түүний араас бол стил авахыг хүсээд гэхдээ тэд бол Knights-тэйсэн гэрээг хүндлээд бол ихэд бол Knights бол үлдсэн юм байна лээ. Тэгээд мөн дээрээс нь сая 1 сард долбарт бол нэлээд амар офер ирсэн юм байлээ. Энэ болохоор та бүхэн мэдэн штэ Тайваны лигийн ихэд байгаа маш хүчтэй баг New Taipei Kings баг бол Jordan толбортод сарын $20 мянган 5 сарын баталгаатай гэрээ буюу $100 мянган 5 сарын ийм гэрээг бол санал болгосон юм байлээ. Мөн дээрээс нь бонус нь $20 мянган хүртэлх бонусд ийм бас маш өндөр дүнтэй гэрээг бол толборт санал болгосон. Тэгээд толборт бол мэдээж энэ талаар бол багийн цэнтэйгээр уулзсан л байж таараа. Өнгөрсөн жил Broncos бол $12 мянган цалинтайгаар бол тоглож ирсэн. Толбортын хувьд энэ жил ямар ч Knights бол гэхдээ $20 мянгаас бол доошоо бол цалинтай юм шиг Burnley сарын. Тэгэхээр бас яг гэрээгийн хүндлэл үлдсэн юм шиг байлээ. Тэгээ түүний эгент нь хийснээр болохоор толборт л одоо бол яг бүрэн хүчээр бүрэн потенциал тоглож эхлэегүй байгаа. Тэр одоо 3 дугаар тойрог плей-офф хэлтсэн улам чанарчаад сайн тоглолтод үзүүлнэ гэж байгаа юм шиг үлээ. Тэгэхээр ямар ч толборт бол ихэд нэлийн үн цэнтэй юм шиг байлаа. Яг ялч толбортой болохоор хааж очсон ер нь хийдгээ хийгээд систем маш сайн уустдаг юм. Монгол бүр төгс хэмээр тохироод байгаа юм л да. Тэгээд Broncos тэнд дунд та бүхэн анзаарсан бол за Apes, Metal, Broncos гэдэг чинь Broncos буюу хөлгүүд хүртэл ихэд FA-д эргэлцсэн ч юм уугүй те ямар ч стил бас толбортыг авах гэж үдсэн байх нь байна шүү. Ямар ч толбортын хувьд бол ийм байна л. За тэгээ бидний дараагийн ярьсад болохоор за Сүхбаатарын хувьд болохоор нэг Instagram нэг юм их стори хийсэн байсан л та. Сүхбаатарын хувьд болохоор ингэж байгаа юм. За хөтлөгчөр гэхдээ тамирчтай яагаад ингэж байнга доош нь хийгээд байт юм бол гэж бодогддог. Тэртээ тэргүй үзэгчд хангалттай муулж байхад хийсэн алдаа алдсан давталгаа бүрийг нь ядаж зөөлрүүлж бусаж үзүүлэх хэрэгтэй байхад нэмээд найзуудтайгаа хамт сагс суугаад үзэж байгаа юм шиг иймэрхүү тохиолдлууд ер нь олон байдаг да. Тэгчих байсан юм да, ингэх байсан юм, яарлаа да эдэргээд сагсчтаа сагсаагаад байдیں۔ Хаяа.
Зөвхөн л хэлсэн шүү гэдэг юм хөнгөн байдлаар бас хэлсэн байна лээ. Яг го тайлбартай холбоотой асуудал зөндөө гарч байгаа байх. Улаанбаатар хотын энэ их төгжрлийн үе таны цагийг хэмнээ зогсохгүй мөн таны өмнөөс таны хамаг ажлыг амжуулах боломжийг олгож буй Freshback нь эрүүл мэнд, мах, бөөнди, амттан зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг маш өргөн сонголтоогоор захиалах боломжийг олгож байна. Өргөн хэрэглээний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ захиалаад өөртөө болон хайртай дотны хүмүүстэй цагаа зориулаарай. Freshback is for you. Мөн дээрээс нэг иймэрхүү нэг хөгжилтэй бас нэг юм юу байл л. Энэ болохоор ерөөдөө Bronx багийн тамирч их баярын нэг юм стори байгаа. Тэний сорог үчи бас бодчихлаа. Тэгээд ямар ч дээдлийн юм мундаг тамирчин тухайн оройно player of the game юм авсан хамаагүй тэгэл гэртээ очиод бол яалч уу тэгэл тэ гэрээ цэвэрлэл байж гэдэгтэй адилхан тэгээд нэг иймэр хөвгчлөө зүйлийг бол босон мэлээ. За бидний сүүлийн сэдв болохоор ихэд хүлгүүд багтай бол холбогдож байна. Ихэд сая энэ зүүн бол хүлгүүд багийн ихэнх тамирчид бол ер нь бараг бүх багаас хөө Max Gray-ний санал тавьсан гэж шүү. Ихэд ер нь Max Gray гэдэг бол Монголд бол ерөнхийдөө нэг 120-оос 150-аас дээш ч юм уу 120-оос 150 саяыг бол ерөнхийдөө Max Gray гэж үздэг байгаа шүү. Тэнгүүд Max Gray-ний юм саналыг бол энэ Bronx-ийн ихэнх залуучууд бол бус баг бүх багуудаас шахуу тавьсан байна. Гэтээ Bronx багийн ерөнхийдөө ихэнх тамирч залуу тамирчийн цалин ерөнхийдөө нэлээд жоохон бас за муу гинж хайшин. Гэхдээ яг бусад одоо баг тоглож байгаа адилхан стат үзүүлж байгааг адилхан байрлалаар тоглож байгаа тамирчтай харьцуулбал бол нийл бараг 2 дахин бага байдаг гинэ. Миний сонсоод Барсагийн цалин бол энэ үйлрлийн 65 сая гэдэг дүнг бол би сонсоо. Гэтэ үний юм бодлоо гэж би бол мэдэхгүй байна. Ямар ч тим дүнтэй тоглож байгаа гэдгийг сонссоо. За Барса бол ягаад 65 сая төгрөгийн дэм үнцэнтэй тоглож бол биш. Хамгийн багадаа 150. Хамгийн багадаа шүү. Би бүр яг энийг хэлэхэд бэлэн байна. За хамгийн багадаа 150. Магадгүй энэ болох зөв миний л гаргаж байгаа зүйл шүү дээ. Манай Бикэн зүгээс их хоёрын хувьд бол хамгийн багадаа 100 120 ч юм ингээд Тэмүүлэнгийн 100 ч юм уу. Угаасаа иймэрхүү үнэлгээтэй тоглох байх. Угаасаа тиймэрхүү ч одоо үнэлэмжтэй тоглох ёстой. Статыг бол хангалттай үзүүлж байгаа хийх юмаа хийсэн гэж бодож байгаа. Гэхдээ яг энэ дэр Bronx-ийн ESL, BSL гэдэг бас зөвсүүд багтаа үлдэхэд хүчин зөлөөсөн байлаа. Мөн дээрээс нь яг таага бос багууд л ярьдаг юм байлаа. Хүлгүүдийг бол хамгийн сайн багийн culture-тэй, багийн юм атмосфертай одоо багийн уур амьсгалтай баг гэдэг. Тэгэхээр магадгүй тэр нь залуу тамирчид бол илүү за дахиад ахнаасаа 1-2 жил юм сураад үлдчихийж гэдэг ч юм уу. Тиймэрхүү өнцгөөс бас хандаад бол Bronx багтай үлдсэн байхаг үүсэхгүй. Гэхдээ ер нь 2-3 жилийн дараа Bronx-ийн задрал бол явагдах байхаа гэж л би бол харж байна. За тэгээ ямар ч тач өнөөдрийн манай Basketball Kardashian Season 2-ын episode 17 өндөрлөж байна. Powered by Airplane аяллаа хөгжөөрөд байгаа. Мөн дээрээс нь бидэнтэй хамтран ажилладаг Singur брендийн Singur Ultra брэнд хамтран ажилладаг. За тэгээд Freshback, спорт хувцас үйлдвэрлэл, Monlive, Cool Kicks UB бидэнд хамтран ажиллах гэдэг дуулахт бол таатай байна. За тэгээд одоо хэдүүлээ Cool Kicks-ийн болон сонирхоод өнөр контент бол өндөрлөлөө гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаараар уулзцаа. Түр баяртай. Харин одоо хэдүүлээ Cool Kicks UB-ийн болоор ямар хөө пүүсүүдийг онцлох байдлаар ярилццгаая. За тэгээд энэ удаагийн бидний Cool Kicks-ийн болонгаар хамгийн анхны онцлог пүүс нь болохоор Jaguar-ын Daybreak гэдэг өнгө байна. За би болохоор өнөөдөр энэ өнгийг илүү өнгийн ярилцъя гэж бол бодсон л. Уус өмнөх дугаар дээр Jamoran-ыг Zoom-ийг суулгавчсаа тэгээд Jaguar хийц талаар хангалттай ирсэн гэж бодож байна. За юм Jaguar-ыг болохоор ямартай жин дээр ийм арцгаар дитейлтэй байдаг. Тэгээ энэ болохоор ерөөдөө бас маш гоё харагдуулдаг. Мөн дээрээс нь өдөөс нь бол ийм ногоон өнгөтэй юм байна. Cool Kicks-ээр болохоор 40-с 47.5 сая жил бүгд байгаа юм билээ. Та бүхэн ирээд Jaguar-ын Daybreak гэдэг өнгийг сонирхол бас Cool Kicks ороод бол захиалаад авах боломжтой юм байл шүү. Бас бэлэн бас судлаалагч байгаа юм байна лээ. Тэгээд Jaguar бол энэ жилийн яалтч хамгийн хайп пүүз байна. Өнгөрсөн жил бол магадгүй Booker нэг гэж нэлж болох байсан бол энэ жил бол яалтч Jamoran 3-ын өнгө загварууд бол багш байх шиг байлээ. Тэгээ өнөөдрийн хамтаа чихний онцлог бууз болохоор Jamoran 3 Daybreak гэдэг үгийг бол онцолж байна. За бидний дараагийн онцлог пүүз бол Leaning-ийн Way of Wade-ийн 808 Ultra Pink гэдэг үгийг бол онцолж байгаа. За тэгээд энэ өнгө бол бас надад маш их таалагдсан. Үнэхээр галзуу ягаан өнгө бол бэлээ. За тэгээд надад бол энэ Wade-ийн дитейлүүд маш их таалагддаг. Ялангуяа энд хийсэн одоо энэ оруулга, хотлын одоо энэ ахил хэсийг дэмжиж байгаа ч юм уу энэ барилт бол надад маш их таалагдсан. За тэгээд ойдл уусаа чанартай хамгийн гол нь энэ материал нь өөрөө юм салхи нэвтрүүлэх аягүй сайтай юм байна л дээ. Wade-ийн тэгээд мөн Cool Kicks-ээр болохоор 40-с 47.5 хүртэлх сайз нь бүгдээрээ байгаа юм байлээ. Энэ ягаан өнгөнөөс нь тэгээд та бүхэн бас сонирхож байвал захиалаад аваарай. Cool Kicks нь болохоор Jim Palace-ийн 4 давхар 406-ад байрладаг. За тэгээд өнөөдрийн болгоор болохоор энэ хоёр пүүцийг онцлоо. Powered by Airplane. Аялын хөгжий.